Татврын багцуул нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн яг батлах, эцэслэн батлахыг хэлэлцүүлэг одоо их хурал дээр өнөөдөр явж байна. Тэгээд яг ажлын хэсэг гарч ажилласан. Нөөтийн босхыг 50 сая 400 сая болгохоор засгийн газраас өгнө өргөн барьсан. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд нь боломжтой гэж тооцоо, засгийн газар нь буюу сангийн сайд нь боломжтой гэж тооцоод өргөн барьсан байх гэж бол харж байгаа. Тэгэхээр сая энэ асуудлыг бол ажлын хэсэг төсвийн байнгын ороондоор оруулаад буцаагаад унаасан. Би бол энэ эсрэг саналтай байгаа. Өөрөөр хэлбэл 50 саяг 400 сая болгож нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байж байгаа. Ер нь манай Монгол улс эдийн засгт хувийн хвшилтэд оролцоогоо нэмэгдүүлээ, хувийн хвшилтэд дэмжиж гэж байгаа бол жижигдэн бизнесүүд бас онцгой анхаарч явах ёстой. Зөвхөн хэдэн том компаниудыг анхаарал бид нар тэнд татврын хөнгөлөлт чөлөөлтүүдийг шийдэд яваад байдаг. Гэтэл жижигдэн бизнесүүд дээр бодиттой дэмжлэг тун ховор. Тийм болохоор 50 саяг 400 сая болгосноор бол жижигдэн бизнесүүдийг буюу дахиад нь 23-4 мянган аж ахуйн нэгжүүдийг 80 орчим тэрбум төгрөгийн татврын хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжих юм боломжтой болж. Тэгээ би бол хоёр зүйл дээр бол гайхаад байгаа байхгүй. Нэгт Монгол Ардын нам, ардчилсан нам болон хүн намын ч гэсэн мөрийн хөтөлбөрт 24 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт гэсэн үг шүү дээ. Энэ 50 сая 400 сая болгоно гэдээ орцсон. Анхнаасаа энийг орохдоо намууд тооцоо судалгаатай боломжтой болоод хийж байгаа. Тэр тусмаа Монгол Ардын нам буюу олон хотоо болцсон засгийн газраа байгуулад явж байгаа нам маань засгаасаа өргөн барьсан юм а гişүүд нь унгаагаад явж байна гэдэг бол байж болсошгүй зүйл. Хоёрт засгийн газар нь өргөн барьчаад байхад сангийн сайд нь боломжтой гэж тооцоолъё гэдэл ингээ өргөн барьж байгаа байлгүй дээ. Энийг бас унгааж байгаа хоёр төр бол хувийн хвшлийнхаа жижигдэн бизнесийн эсрэг юм шийдвэр гаргаж амлалтаасаа буцаж байгаад бол гайхаад эсэргүүцээд байгаа. Тэгээ би бас чуулганы сая тэнхимд бас яг энэ асуудлаар байр сууриад маш тодорхой илэрхийлсэн. Унагсан гишүүд маань ямар үзэлцлэр гэж хэлж байгаа юм бэ? За 400 болгочхоор том аж ахуйн нэгжүүдтэй жижиг бизнесүүд нөгөө гэрээ хийгээд хамтарч ажиллах гэхээр нөөц төлөгч биш болохоор бизнест нь сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг. Энэ бол тэгж судалгаатад нотлогдсон зүйл биш шүү дээ. Харин ч 400 сая болгоод нэмэгдүүлчих юм бол жижигдэн бизнесүүдийн үйл ажиллагаан дээр нөгөө нөөц нэмэгдэхгүй гэсэн үг байхгүй. Тэгснээр иргэд арай нэг 10% хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлчлэгээ худалдаж авах боломж өртөж байгаа байхгүй. Нөөтөөс чөлөөлөд өгчөж штэ. Нөөтөөс чөлөөлнө гэдэг чинь нөөтийг чи хэн төлж байгаа? Эцсийн хэрэглэгч буюу ард түмэн төлдөг төлбөр байхгүй. Гэтэл манай Монгол улс нөөтийг анханасаа үүсгэхэд бол энэ бол мөртгөлийн зориултаар үүссэн татврын төрөл байхгүй дэлхийд дээр. Тэгээ Монгол улс болохоор төсвийн орлогынхоо гол их үүсвэрийг нөөтийн татвар болгоо хийсэн. Татвар болгоод ажилласан. Тэгээ энээсээ салж чадахгүй юм төсөв мөнгөний гажуудад нь зогтолцоо яваад байгаа л асуудал байгаа. Тэгээ энийг бол цааш дээр нь суурьаар нь засах ёстой. Тэгвэл цаашдаа ч гэсэн хувь гишүүний хувьд энэ татврын багцуул энэ чигээрээ батлагдсан ч одоо тодорхой намрын чуулганаас авахлаад энэ нөөтийн босгыг нэмэгдүүлэх төр хуулийн төсөл өргөн барь. Ингэ шаардж байна. За.